Оросын албаны улстай хит ойртож цэргийн салбар түншлэг болсон Умар Солонгосын алхмууд Бээжингийн хувьд стратегийн томоохон дохио болсон нь гарцаг байна. Тиймээс ч Хятадын удирдагч Ши Жинпин Пхеньянд айлчилж тус улсад 2 өдөр цаацсан. За энэ айлчлал нь сүрлэг угтан авалт, гялт цал уулзалтуудаар дүүрэн байсан хэдий ч айлчлалын үр дүнгийн талаар хоёр талын мэдээлэлээс харахад талууд өөр зүйлсэд ач холбогдол өгсөн нь анхаарал татаж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин 2026 оны 6 сарын 8-ны өдөр Умар Солонгосын нийслэл Пхеньян хотод төрийн ажил хийлээ. Түүнийг Ким Жон Ун 21 удаагийн хүндэтгэлийн буудалгаар угтаавж хоёр тал найрамдалт харилцаагаа дэлхийн нийтэд өндрөөр тунхагласан билээ. Энэхүү уулзалтын үеэр талууд худалдаа, аялал жуулчлал болон хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ мэдэгдэж харилцан бие биеэ магтан сайшаасан байна. Хамгийн анхаарал татсан зүйл нь өмнө нь Бээжингийн хувьд үргэлж хөндөгддөг байсан цүмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг энэ удаад огт дурдсангүй. Үүгээрээ Хятад улс Умар Солонгосыг цүмийн зэвсэгтэй гүрэн гэдгийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрсөн стратегийн шилжилт хийлээ гэж шинжээчдийн зүгээс харж байна. Энэхүү үйл явдлын гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд Умар Солонгос болон Оросын албаны улсын хооронд үүссэн нягт түншлэлтэй шууд холбоотой. Ким Жон Ун Украины дайнд зориулсан Москвад цэргийн тусламж илгээж хариуд нь эдийн засгийн дэмжлэг авах болсон нь Бээжингийн анхаарлыг татах болжээ. Тиймээс Хятадын тал Пхеньянтай тогтоосон харилцаагаа баттгах, эдийн засаг худалдааны үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаамаа. Айлчлалын үеэр Умар Солонгос Бээжингийн нэг Хятад зарчмыг Тайваны асуудлаарх байр суурийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Хятадын хувьд чухал гэж болох үс дипломат үр дүн байлаа. Гэвч энэхүү түншлэлд тодорхой хязгаар байгааг хоёр талын гаргасан албан мэдээллүүдийн зөрүү харуулж байна. Пхеньян энэхүү уулзалтыг хоёр их гүрний тэгш хэрэгтэй харилцаа хэмээн сурталчилж сүр дуулиантайгаар мэдээлсэн бол Бээжин илүү прагматик буюу эдийн засаг худалдааны үр дүнг чухалчлалаа. Ким Жон Унд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй тогтоосон шиг хувийн ойр дотны харилцаа Ши Жинпинтэй байхгүй ч талууд харилцаа ашигтай стратегийн үн цэнийг бүрэн ухамсарлаж байна. Ямар ч тач энэхүү айлчлал нь бүс нутагдах бүгд найрамдах Хятад ард улсын геополитикийн байр суурийг баттгах гэсэн алхам болж өндөрлөлөө.